Орон мэндийн үзэгчдээ нүүдэлшил нэвтрүүлгийн цоошин дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За бид удахгүй болох ч байгаа олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан гэр бүлдэх хүүхдийн эрх сэдвийг сонгон авч холбогдох зочдтойгоо хэлэлцүүлэг өрнүүлэхээр студид ураад байна. Ингээд хүрэлцэн ирсэн зочдоо та бүхэнд танилцуулъя. За миний зүүн гар талаас Улсын хурлын гишүүн хуульч Баасан Жаргал хүрэлцэн ирсэн байна. За мөн миний зүүн гар талд хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын дарга Баяр сайхан хүрэлцэн ирсэн байна. За мөн миний баруун гар талд хүчирхийллийн эсрэг үндэсний төв төрийн бас байгууллагын сэтгэл зүйч Дүлгүн хүрэлцэн ирсэн байна. За та бүхэн бид бүхний урилгыг хүлээн аван хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. За мөн асуултаа эхлэхээс өмнө бас бид бүхэн яг энэхүү бас хүүхдийн эрхтэр цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх газрын за хүүхэд гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх хэлтсийн бас удирдлага ажилтнуудыг өрсөн боловч яг эфир эхлэхийн өмнө хүмүүс оролцох боломжгүй гэсэн зүйлийг бас хэлснийг бас энд бас хэлье гэж бодож байна. За та бүхэнднээс за өнөөдөр бид бүхэн бол гэр бүлдэх хүүхдийн эрх сэдвээр бас хэлэлцүүлгээ өрнүүлнэ. За удахгүй бас болох ч байгаа энэ хүүхдийн эрхийг хамгаалах гэж байгаас олон улсын томоохон бас баяр олж байгаа. Тэгэхээр хамгийн ихний асуултыг би Баяр сайхан дараагаас эхэлчих сууя гэж бодож байна л та. За 2024-2025 онд за ер нь энэ хүүхдийн эрх болон хүүхдийн гэмт хэрэгтэй холбоотой, хүчирхийлэлтэй холбоотой тоо мэдээлэл, статистикийн талаар та бас нэг мэдээлэл өгч эхлүүл. За юуны өмнө та бүхэнд хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр Монгол улсын хүн ам нийтдээ 3.5 саяд хүрсэн. За үүнээс одоо 1,260,700 0-18 насны хүүхэдтэй байна. За нийтдээ одоо 997,000 өргөтэй болсон. За жилдээ одоо дунджаар нэг 17,4 мянган хос гэрэлж байгаа боловч яг үнэтэй зэрэгцээ 4,8 мянган хос гэрэлтэй цуцлуулж байна. За ингээ харахаар одоо дунджаар нэг айл одоо 2 хүүхэдтэй гэж авч үзэх юм бол жилд 10 мянган хүүхэд бас өнчирж гинэ гэсэн тоо байна. За улсын хэмжээнд 68,8 мянган өрг толгойлсон аав ээж нар байж байгаа. За статистик ярих юм бол одоо зам тээврийн осол юм уу сургуулийн орчинд бэртэж гэмтэж байгаа одоо хүүхдүүдийг оролцуулахгүйгээр зөвхөн өөрийнхөө гэрт гэмтэж бэртэж үл хайхрагдаж мөн хүчирхийлэгдэж мөн амь насаа алдж байгаа хүүхдийн тоо 35 мянгад хүрсэн. За энэ одоо асуудлыг ингээ харахаар хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 70.1% нь гэр бүлийн орчинд гэхээр ерөөсөө бидний онцлогоо бол гэр бүлийн орчинд бид нар хүүхдэд харж чадахгүй байна, хайхарч чадахгүй байна гэдгийг бол эндээс харж болно. За дээрэс нь октын жилдээ эзэлж байгаа төрөлтийн хувь 3.5%-тай. За 12-оос 17 насны үр хөндлөлт хийлгсэн хүүхдийн тоо 560-д нодон жилийн статистик бол 560-д хүрсэн байгаа. За мөн одоо ЮНИСЕФ болоод Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтраад яг хүүхдүүдээс өөрсдөөс нь авсан хамгийн сүүлийн одоо судалгаагаар 3 хүүхд тутмын нэг нь эцэг эх асран хамгаалагчид нь тэднийг сүүлийн 1 сар юу хийж байгааг огт мэдэхгүй байгаа. За 3 хүүхд тутмын нэг нь өөрийнх нь асуудал санаа зовнилыг эцэг эх асран хамгаалагчид нь огт ерөөсөө асуудаггүй, мэдэхгүй байгаа, ойлгодоггүй байгаа. За хүүхдүүдийн 84.5% нь Монголын цахим хаягтай, цахим орчинд одоо шүүлтүргүй, ямар ч шүүлтүргүй оролцож байна гэсэн ийм статистик байна. Мөн 13-аас 17 насны 5 хүүхд тутмын 2 нь амиа хорлох талаар бодож байсан. 10 хүүхд тутмын 1 нь оролдож үзсэн. Энэ бол дандаа хүүхдүүд өөрсдөө одоо энэ судалгаанд хамрагдаж өөрсдөө ярьсан ийм судалгаа байгаа. За 4 хүүхд тутмын нэг нь сүүлийн 1 сард электрон тамхи татсан. Энийг эцэг эх маань мэдэхгүй байгаа. За 13-аас 17 насны 7 хүүхд тутмын одоо 2 нь нэг ба түүнээс олон удаа согтож үзсэн. Энийг бас одоо гэр бүлийн төдийлөн анзаараагүй гэсэн одоо ийм судалгаа байна. За хэдэн жилийн өмнө 18 онд нээлттэй нийгмийн форум буюу Сорсын сангаас одоо хийсэн судалгаагаар Монгол хүүхдэд шудраг одоо тэр хүмүүнлэг зан чанар суухгүй байна гэдгийг бол хэлсэн байгаа. За 21 онд боловсролын яам бас судалгаа хийсэн байдаг. Зөв зан чанартай төлөвшөж гин үү одоо хүүхдүүд маань яаж төлөвшөж чинь тэгэхээр зөв зан чанарын төлөвшөл хангалттай одоо төлөвшөхгүй байна гэсэн энэ судалгаа хийсэн байгаа. Тэгэхээр гэртээ ийм орчинд байгаа хүүхдүүд за одоо сургуулийн орчинд бас өнөөдөр яг одоо энэ хүүхдүүдэд зөв хүмүүжүүлэх багш нар сайн үлгэр дуурайл болох гэрт нь эцэг эхчүүд сайн үлгэр дуурайл болж чадах хүүхдээ яг хүн байлгах энэ одоо асуудал болвол нэлээд одоо
аюултай төвшөнд буюу бараг одоо өндөр тоонууд байна шүү дээ. үндэсний одоо аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээтэй. За Монгол улсын одоо тусгаар тогтнолд нөлөөлөх хэмжээний одоо хэмжээнд очисон байгаа гэдэг энэ онцлогоог бол бид нар хийсэн. Тэгээ гэр бүлийн орчин дах асуудал бол ийм статистиктэй байна. Баярлалаа танд. За би дараагийн асуултыг баасан жаргал гишүүнээс. За таны хувьд бас гишүүн болохоос өмнө за хүүхдийн эрхийн тал дээр нэлээд болон бас голчлон бас ажиллаж байсан хуульч хүний хувьд бас дараагийн асуулт эхлэе гэж бодож байна л да. Энэ маань өөрөө за сая барь сайхан даргын хэлдэг шиг гэр бүлийн орчинд бас энэ үйлдэгдэж байгаа гэмт хэрэг за мөн одоо нэлийн тоо статистик бол өндөр харагдаж байна л да. Тэгэхээр энэ шалтгаан онцлог нөхцөл байдал ер нь юунаас яаж эхэлж байна? Энэ талаар тавсыг мэргэжлийн хуульч хүний зүгээс бас мэдээлэл өгвөл. За би бол илүү төлхөө хүний эрхийн үндэсний комиссийн тайлан илтгэл дээр тулгуурлаад бас энэ мэдээллийг өгөх зүг байх гэж бодож байна. За тоо статистикийн цаана бас учир шалтгаан шалтгаанд холбоо гэдэг зүйлүүдийг харах хэрэгтэй. За ялангуяа энэ бага насны хүүхдийн гэр бүлдээ хүчирхийлэл дуртад байгаа тэр дундаа бэлгийн хүчирхийллийн асуудал бол нэлээд анхаарал татсан тоо бол энэ жил улсын хурлд бол өргөн барьсан байгаа. Ялангуяа 2020 онтой харьцуулах юм бол 2 дахин нэмэгдсэн ийм тоо үзүүлэлт гарч ирж байна. За мөн гэр бүлийн хүчирхийллийн тоо өөрөө бас буурахгүй байна. Бас дандаа өсөлттэй явж байна. Тэгээ энэ бүхнээс харах юм бол бид нар эргээд нэг юм өнгөрсөн 30 жилийг гэл эдийн засгийг нэг дандаа 30 жилээр дүгндэг шүү дээ. Яг энэ хүүхдийн эрхийн нөхцөл байдлыг бид нар эргээд нэг юм сүүлийн 30 жилээр нь харах хэрэгтэй юм байна. За бас яагаад 100 жил биш юм бэ гэж бас бодож магадгүй. Өмнөх 70 жил бол бид нар системийн хувьд тогтолцооны хувьд өөр байсан учраас бас харьцуулахын арга байхгүй тий. За яг ингээ өнгөрсөн 30 жилийн зүйлүүдээ ингээ хараад бодлогын түвшинд нь ялангуяа харах юм бол Монгол улс хүүхдийн эрхийн тухай хуультай байж байгаад 2018 оноос 2016 оноос хүүхд хамгааллын тухай хууль гэдэг ингээд хүүхдийн дөрвөн эрх дотроос хамгааллын эрхийг эрхтээр нь бид нар тусгаалan хууль гаргасан гэсэн үг. Тэгээ хүүхдийн дөрвөн эрх дотор хүүхдийн хөгжих эрх байгаа, хамгаалах эрх байгаа, хүүхдийн эссэн мэнд амьдрах эрх байгаа. Тэгээ хүүхдийн оролцооны эрх гэж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр бид нар энэ дөрвөн эрхээсээ хамгааллын эрхийг төлхөө одоо бас анхаарад анх удаага бид нар үндэсний хэмжээнд тогтолцоотой болсон гэсэн үг. Одоо өнгөж одоо 10 хүрэхгүй жил болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл те бид нар хүүхдэд хамгаалдаг үндэсний өөрийн гэсэн тогтолцоотой болоод 10 хүрэхгүй болж байна гэсэн үг. За эргээд нөгөө төсөв санхүүгийн байдлаа харах юм бол бас ялгаа байхгүй. Улсын төсөв ч гэсэндээ ингээл одоо баг багаар улсын төсөв хэдийгээр нэмэгдээд байгаа ч гэсэн хүүхдэд үзүүлэх яг нөгөө хамгааллын үйлчилгээний төсөв бол нэмэгдэж байгаа. Гисэн хэдий ч гэсэн бас хангалттай төдийлөн хүрэлцээтэй биш байгаад байгаа тийм. Ингээ харахаар бид нар сүүлийн 30 жил бас л их хвчлэн дандаа олон улсын байгууллагуудын нуруунд дээр ер нь бол хүүхд хамгааллын маань их олон үйлчилгээ явж ирсэн. Тусламжийг бид нар санаж байгаа хэ бүгдээрээ одоо эргэж харах юм бол тусламжийг санаж байгаа. Дээрээс нь арга зүй, техникийн дэмжлэгийн үед бол бид нар дандаа олон улсын арга зүй, аргачлал, дандаа олон улсын байгууллагын тусламжтайгаар ер нь бол хүүхдийн салбараа өнгөрсөн 30 жил авч явж ижээ гэдгээ бас бүгдээрээ харах хэрэгтэй. За ингээд сүүлийн нэг 10 хүрэхгүй жил нэг юм дотооддоо тогтолцоо бүрдүүлэх гээд үзэж байна. Тэгээ энэ дотор бол маш их алдаа оноо бол байна гэдгээ бас бид нар нэг талдаа хүлэвшүүлэх хэрэгтэй юм байна гэх тээ. За нөгөө талаараа бид нар энэний бас цааш шалтгаан нь эдийн засгийн нөхцөл байдал, нийгмийн байдал гэдэг олон хүчин зүйл нөлөөлж байгаагийн нэг том зүйл нь бол яг энэ өнөөдөр ялангуяа гэр бүл дэх хүүхдийн асуудал гэх тээ. Тэгэхээр мэдээж одоо үр хүүхдээ сайн сайхан яваасаа гэж эцэг их болгоон санаа зовж байгаа. Гэвч ахуйн асуудлаасаа үүдэлтэйгээр хүүхдээ хайхрахгүй, үл хайхрах ийм нөхцөл байдалд оруулж байгаа олон одоо хүчин зүйлүүд, нийгмийн хүчин зүйл өөрөө маш өндөр байгааг бол бид нар заашгүй одоо тэмдэглэх хэрэгтэй тий. Ахуйн хүрээний архитектурын асуудалтай. Одоо ингээд бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэл гарсан хэргийг эргээд ингээд сөхөөд харах юм бол дандаа ахуйн хүрээнд ихэнхэнд явж байдаг. Тэгээд ойрын хүрээнийхэн голдуу явж байдаг. Гэхээр дандаа гэр бүлийн хүрээнд бол бид нар хүүхдээ хамгаалж чадахгүй хүчирхийллийн нөхцөл байдал хүнд байна гэж харах хэрэгтэй. Баярлалаа. Дүлгүүн сэтгэл зүйчээс за дараагийн асуултыг за таны хувьд бас яг хүчирхийллийн эсрэг үндэсний төв төрийн ёс агуулга за ялангуяа энэ дундаа төр хамгаалах байранд илүүтэй бас ажилтдаг. Тэгэхээр яг сая бас судалгаан дээр гарч ийн л да. За ер нь бол 3 хүүхэд тутмын нэгэн сэтгцийн эрүүл мэндийн ямар нэг асуудалтай байна. За ялангуяа энэ дундаа төр хамгаалах байранд очиж байгаа энэ хүүхдүүдийн маань сэтгэл зүйн асуудал ер нь ямар байна вэ? За хүчирхийллийн эсрэг үндэсний төв маань жилдээ 3000 гаруй үйлчлүүлэгчид утсаар биечлэн онлайн байдлаар зөвлөгөө өгч ажилладаг. За үүнээс гадна болохоор дэрэгдээд төр хамгаалах байртай. За төр хамгаалах байрт маань жилдээ 100 гаруй үйлчлүүлэгч ханддаг. Үүний 90 орчим хувь нь хүүхдүүд байдаг. Тэгэхээр 18 хүрээгүй хүүхдүүд маань яг өөрсдөө хамгийн их хвчлэн
хамгийн дотны хүнийхээ зүгээс, ураг төрлийн хүнийхээ зүгээс хамгийн итгэлийг нь олсон тэр асан хамгаалагч эцэг их гэдэг хүнийхээ зүгээс үл хайхрах, бэлгийн бие махбодын сэтгэл санааны хүчирхийлэлд өртөөд аюулгүй байдлын зайлшгүй хамгаалж шаардлагатай гэж дүгнэгдсэний улмаас төр хамгаалах байран дээр ирдэг гэсэн. За төр хамгаалах байран дээр ирж байгаа үйлчлүүлэгчдийн сэтгцийн байдал нь юу юм бэ гэхээр нөгөө л нэг бидний яриад байдаг траума буюу сэтгцийн гэмтэл. За хүчирхийллийн үйл явдал нь өөрөө хүний сэтгцэд гэмтэл учруулдаг үйл явдал. Тэгээд энэ гэмтэл нь нэг удаа зөвлөгөөнд хамрагдаад эсвэл нэг удаа мэрэгчлэнд уулзаад болцдог зүйл биш. Тухайн хүүхэд амьдралынхаа насан туршдаа магадгүй өөрөө ирээдүйд эцэг их болоод тэр траумагийн одоо гаргасан тэр одоо уулмөртэй тэр зан үйл талаас нь танин мэдгүй талаас нь сэтгэл зүй талаас нь бүх зүйл нь буцаад үеэс үед дамжих байдлаар хэрвээ энэ траума сэтгцийн гэмтэлээр бид нэр яг суурилсан оновчтой цогц үйлчилгээг үзүүлэхгүй бол энэ нь буцаад нөх хүчирхийллийн тойрог үеэс үед дамжигддаг тэр цикл рүү дагуулдаг гэсэн. Тэгэхээр асран хамгаалагч хамгийн тэр хүүхдийн итгэлтэй хүмүүс маань өөрсдөө маш хариуцлагатай байх шаардлагатай болчихж байгаа юм. Би л авшруулад яг Монгол улсад байгаа за яг саяны бас та тоог хэллээ л дээ. Тэгэхээр сэтгэл зүйч нар маань бүрэн хурж ажиллах тэр юм боломжтой ер нь хурж ажиллаж чадчихна. За Монгол улсын хэмжээнд 30 гаруй нэг цагийн үйлчилгээний төв төр хамгаалах байр байгаа. За дийлнх нь бол яг өөрсдийн гэсэн мэргэжлийн сэтгэл зүйчтэй. За мөн дүүрэг болон хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын хилтэсгээ газар байгаа. Түүндээ болохоор яг нийгмийн ажилтан сэтгэл зүйч нар маань ажиллаж байгаа. За мөн сургуулиудад сэтгэл зүйч нар одоо сүүлийн үед ерөнхий боловсролын сургууль нь улсын байна уу, хувийн байна уу сэтгэл зүйчдийн яг ажлын байр бол хангагдаад эхэлчихсэн. Тэгэхээр үн төлбөргүй үйлчилгээ үзүүлэх боломж нь бол эдгээр байгаа. За мөн дүүргийн хэмжээнд эмнэлгүүдэд сэтгэл зүйч байгаа. Тэгэхээр сэтгэл зүйн орон тоо тэр ажлын байр бол хангалттай төвшөнд байгаа. Гэхдээ бас нийгмийн талаасаа нөгөө нэг асуудалтай хүн сэтгэл зүйчдэр очдог. Сэтгэл зүйчдэр очиж ийн гэдэг нь сэтгцэн эмгэгтэйч гэдэг юм уу те. Энэ нэг бодит байгаа нөхцлөөс нь бүр хөндрүүлсэн үүнийг ямар нэгэн гарчиг шошголж те хүнийг ингэж ямар нэгэн байдлаар ялгарлан гадуурхах тэр нөхцөл байдлаас болоод бас шаардлагатай үйлчлүүлэгч маань ханддаггүй би тэр хүнийг зүгэлгүй гэдэг тийм тохиолдол бас байсаар байгаа. За баярлалаа. Дараагийн бас асуултаараа нэлээд бас асуудлуудыг ярилцъя гэж бодож байна. За өнөөдөр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань гэр бүлдэх хүүхдийн эрх гэсэн сэдвийн хүрээнд бас ярилцж байна. За нэгдүгээр хэсгээ хэсэг завсарлаад хоёрдугаар хэсгээр тулгамдж буй асуудлаараа бид бүхэн хэлэлцүүлгээ өрнүүлэх болно. Бидэнтэй хамтаа үзэгч та бүхэнд баярлалаа. За бид бүхэн өнөөдөр гэр бүлдэх хүүхдийн эрх сэдвийг сонгоо авч хэлэлцүүлгээ өрнүүлж байна. За 2 дугаар хэсгээ эхлэхээс өмнө бас та бүгдэд за Монгол Улсын үндсэн хуулинд бол хүүхэд өөрөө эрүүл аюулгүй орчинд за сая бас хэлсэн 4 эрх байгаа тийм хөгжих, оролцох, эсэм мэнд, замуу хамгаалах гэдэг. За хамгийн аюулгүй байх ёстой орчин маань өөрөө гэр бүл байдаг. За ялангуяа бас хууль өөрөө хэрэгжих ёстой анхны субъект бол бас өөрөө гэр бүл байх ёстой. Тэгтэл яг энэ асуудал маань өөрөө гэр бүлийн түвшинд хамгийн их өндөр байгаад байна гэдэг зүйлийг бол та 3 зочин маань бол хэллээ. Тэгэхээр баяр сайхан дараагаас эхлээд яг энэхүү гэр бүлийн орчинд үйлдэгдээд байгаа энэ асуудлыг за энэ хүүхдийн эрх зөрчигдөхөөс ер нь бид хүн хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой юм. За өмнө бас явж байгаа энэ бодлого үйл ажиллагаа хэр оновчтой байсан гэдэг талаас нь та бас нэг мэдээлэл өгч. За ер нь бол энэ асуудлыг одоо олон жил бас судалж байна. За хөгжсөн улс орнуудын одоо хамгийн анхаарж байгаа асуудал бол хүний хөгжил, улсын хөгжил шалтгаалнаа. Хүнээ хөгжүүлсэн улс хөгжнөө. За тэгвэл хүний хөгжил яах юм гэхээр хүний хөгжил хинээс эхлэх юм гэхээр хүүхдээс эхэлнэ. За урагшлуулад хүүхдийн хөгжил ханаас эхлэх юм гэхээр 0 наснаас буюу хэвлээд олцсон цагаас хүүхдийн хөгжил эхэлнэ гэж байгаа. За тэгээд тэр хүүхэд хаана хөгжих юм гэхээр гэр бүл дотор. Тэгэхээр бид нар энэ одоо ухааныг аль хэдийн мэддэг байсан ийм одоо үг дээдстэй ард түмэн гэр бүлийн ёс, жаяг, хариуцлага, сахилга бат, өв уламжлал, зан заншлал маш өндөр түвшинд байсан ийм улс орон. За одоо сая энэ боловсролын ерөнхий хуулийг хэлэлцүүлэхэд бид нар маш олон одоо улсын боловсролын хуулийг бас судалж исэн. Тэгэхэд ерөөсөө дэлхийн сүүлийн одоо 40-од он 1940-од он 1960-ад онд энэ дэлхийн том эрдэмтдийн баталсан энэ онолуудыг манай өвөг дээдс айл хэдэн мянган жилийн өмнө мэддэг, хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл бидэнд одоо зан чанарыг төлөвшүүлдэг, хүмүүжил ёс суртахуун дээр суурилсан одоо мэдлэг боловсролыг олгодог ийм ард түмэн байжээ. Тэгээ өнөөдрийн энэ онцлогооны ерөөсөө гол асуудал нь юу юм гэхээр
түрүүн Баасан жаргал гишүүний одоо дурдсанчлан бид нар 1990 оноос хойш одоо нийгмийн шилжилтийн үед бид нар нэг одоо айл болгон хоолны төлөө, амьдрахын төлөө, ажилтай байхын төлөө явж явах үедээ бид нар урд нийгмийнхаа бас болж бүтчихсэн олон сайхан зүйлийг өнгөөдүүлсэн. За энэ дотор хамгийн гол бидний одоо үүсгэсэн юм бол боловсрал байгаа. Сургууль хэрэггүйгээд 92-оос 95 онд 40 мянган хүүхэд сургууль завсардчихсэн. Энэ хүүхдүүд өнөөдөр 35-аас 45 насны аав ээж нар болсон байж байна. За тэр үед одоо 1990 оноос хойш биднэрт траншааны хүүхдүүд гэдэг бид нар нэр томьёотой хараа хяналтгүй хүүхдүүд 5 мянган хүүхэд байсан Монгол улсад. За энэ одоо ташрамт хэлэхэд өнөөдөр дэлхийн зүүн олон улсын байгууллагын 30 жилийн болж байгаа. Энэ Монголын хараа хяналтгүй хүүхдүүдтэй хамгийн их тулж ажилласан хүмүүс бол энэ дэлхийн зүүн олон улсын байгууллага байдаг. Энэ хүүхдүүд өнөөдөр бас дахиад 30-аас 40 насны 45 насны аав ээж нар болсон байж байгаа. Тэгэхээр бид дээрэс нь энэ одоо гар утасны хэрэглээ, сошиалын энэ соёл манай улсад одоо замбраагүй бид нар хэрэгжиж байна. За сошиал нэгэд харах юм бол тэр чигтээ хараал одоо ёс суртахуунгүй үгсээр бид нар хоорондоо харилцаж байна. Өөрөөр хэлбэл нийгмийн харилцаа одоо төдийлөн бүр 100% сайн болоогүй байхад бид нарт энэ сошиал ертөнцийн харилцаа гарч ирээд энэ дээр одоо энэ одоо насан туршидтын энэ увайгүй байгаа бүдүүлэг байгаа, муу мухаа үг хэллэг, энэ хэрэгэлдэг байгаа. Энэ асуудал хүүхдүүдэд асар ихээр нөлөөлж байгаа. За ингээд эцэг эхчүүд гар утсаа одоо хараад завгүй болсон байна. Энэ олон нөхцөл байдал нийлээд тэнд хүүхдүүд хараа хяналтгүй болж байна. За хамгийн одоо сэтгэл эмзэглүүлжтэй зүйл бол энэ томчуудын одоо энэ гаргаж байгаа үйлдэл үгийг хаалттай группүүд нээгээд хүүхдүүд маань хаалттай группүүд дотор яг энэ үгийг хэрэгжилж бие бинийгаа гадуурхаж байгаа гэдгийг бид нар ерөөсөө мартаж болохгүй. За энийг бол одоо 16 онд бид нар захим гадуурхал цаашаа гэдэг энийг хийж явахдаа бид нар тодорхой хэмжээнд ийм хаалттай группүүд байгааг цагдаагийн байгууллагатай хамтарч илрүүлжсэн. Тэгэхээр миний яриа ер нь юун дээр очих гээд байна гэхээр ерөөсөө бид нар өвгдээцийнхаа тэр уламжлалт заншил, тэр өв уламжлал ёс, тийм ээ, тэр жудаг тэр хүнээрээ хүн хийжсэн тэр уламжлалт ухааныг бид нар орчин үеийн технологийн хөгжилтөө одоо нийлүүлээд өнөөдөр хүнээ зөв хүн болгоход бид нар анхаарах ёстой. Жишээлбэл манай өвөг дээдс ингэж сургаж ирсэн байна л да. Тэгээ хүүхдийн хөгжил 0 наснаас гэх түрүүн бид нар явлаа шүү дээ, тий? Улсын хөгжил ингээ хүнээс юм байна, хүний хөгжил хүүхдээс юм байна. Хүүхдийн хөгжил 0 наснаас. Энийг одоо өнөөдөр дэлхийн эрдэмтэд, дэлхийн бүх хөгжсөн улс орнууд бүгд энийг ягштал цаашаа авч хөгжүүлж явж байгаа. Юу гэхээр манай өвөг дээдс 0-оос 6 наснд хүүхдийг хаан мэт хайрлж, хүндэлж, хатан мэт тордож бай. Энэ үед хүүхдийн зан чанар бий болдг юм аа. Зөв сайн хүүхдтэй байх юм бол энэ үед ялангуяа 0-оос 3 наснд нь одоо хөхөө бүтэн хөгсөн, хайр хамгаалтыг бүтэн авсан хүүхэд зөв хүн болох 70% нь хүүхдэд төлөвштэй юм аа. Энэ дээр нь анхаар гэсэн. Тэгэхээр бид нар боловсролын салбарт өнөөдөр сүүлийн үед одоо 18 онд 1.8 их 80 төгрөгийн төсөвтэй байсан боловсролын салбар өнөөдөр бараг 5.8 их 80-ийн төсөвтэй явж байгаа. Бид нар боловсрол, шинжлэх ухаан, мөнгө зархаа ойлгоод зарж байгаа боловч яг цэцэрлэгийн багшийн гар дээр очих тэр 0-оос 3 наснд нь эцэг их хүүхдээ зөв хүн болох юм а гэдгийг огт ойлгохгүй байгаа байхгүй. Одоо улс даяараа ойлгохгүй. За ингээд дараа нь өвөг дээдс маань 7-оос 14 наснд нь сүүдэр мэт дагуулж боол мэт одоо ажиллуулаа. Ажил хөдөлмөрт сургаж ажилсаг хүн болгоо гэсэн. Энийг бид нар мэдэхгүй байгаа. Одоо өөрөө сүүдэр мэт дагуулж явж хүүхдээ ажилсаг хүн болохоо мэдэхгүй байгаа. За дараа нь одоо энэ амиа хорлолт маш өндөр байгаа. Бидний одоо энэ асуудал байгаа. 14-өөс 25 наснд яаж юм гэхлээр одоо анд мэт дотносож хүүхдтэйг элен далангүй бай гэдгийг өвөг дээдс маань мэддэг байсан. Бид нар энэ арга ухааныг мэдгүй байгаа учраас хүүхдээ ойлгодгүй, хүүхдүүд нь эцэг эхчүүд ойлгохгүй байгаа учраас миний түрүүний одоо хэлсэн статистик тоо баримт ерөөсөө хүүхдүүд эзэнгүүцсэн. Ийм л одоо нөхцөл байдал үүссэн байгаа. Тэгэхээр бид хөдөлмөрийн тухай хуулийн одоо би өөрөө гишүүнээр ажиллаж байхдаа Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 43-ийн 3 гээ заалтыг байгууллага болгон хүүхэд хамгааллын бодлоготой байна гэдэг ингээд батлуулсан. За байгууллага юу их юм гэхээр өнөөдөр харамсалтай нь энийг олон байгууллагууд огт мэддэггүй байна. За яах гээд байгаа юм гэхээр ерөөсөө тэр ажил олгогч ажилтнуудаа өөрийнхөө хариуцж байгаа салбараа сайн албан хаагчдаар дүүрэхээс гадна сайн эцэг их байх тэр соён гээрүүлэх ажлыг хийж явах хэрэгтэй байна. Австрали улсын туршлагаар бол том насанд хүрсэн хүмүүс
бидний үгийг одоо энэ холбогдох байгууллагын үгийг юм уу одоо манай нүүдэл шийдэл одоо энэ нэвтрүүлгийг үзээд ухаархаасаа илүүтэйгээр цалин өгж байгаа ажил олгогчоо илүү сонсдог юм байна гэдэг нь батлагдсан байгаа. Тийм учраас ажил олгогчоор дамжуулан албан хаагчдыг хариуцлагажуулах, тэдний ард байгаа гэр бүл үр хүүхдийг хамгаалах энэ хууль хэрэгжээд өнөөдөр 4 дахь жилдээ орж байгаа боловч байгууллага болгонд өнөөдөр хүүхд хамгааллын бодлого төдийлөн сайн хэрэгжихгүй байна. Тийм учраас хэрэгжилтийн асуудал байна. За хоёрдугаарт нь бол одоо боловсролын салбарт маш том бодлогын алдаа байсан. Юу вэ гэхлээр зүгээр л нэг боловсрал гэл мэдлэг олоод 2 дээд сургууль төгсөөд юм уу сургууль төгсөөд ивэл өөртөө болно гэж бодсон. Гэтэл нөгөө үг дээдсийн маань хэлсэн номын сурахгүй маа гэхэд номхны сураа гэдэг сургаалын дагуу яг зөв хүн болгох тэр төлөвшлийг хийгээгүй учраас яаж вэ? Төлөвшөөгүй хүмүүс илүү одоо боловсрал эзэмшээд энэ цагаан цахтнуудын хэрэг илүү дэлгэрж гин, авилгын хэрэг одоо асуудал дэлгэрч гин тийм ээ. Тэгэхээр төлөвшөл зан чанарын төлөвшөл хүмүүжил дээр суурилсан мэдлэг боловсрал олгохоор боловсролын ерөнхий хуулийн 4-1 буюу гол зорилго дээр нь зан чанарын ёс суртахууны хүмүүжил төлөвшөлтөд эргэн бэлтэн гэдэг энэ зорилгыг оруулсан. Энэ бол өнөө цагийн энэ алдааг засгаад байгаа асуудал байгаа. Тэгэхээр одоо боловсролын одоо яам тэр хөтөлбөр агуулга аль хэдийн шинжилж бэлдэж явах ёстой, бэлдсэн байх ёстой цаг хугацаа өнгөрсөн байна. Дээрэс нь манай Монгол улсын боловсролын салбарын СΟБ, ЕБС ихтэй сургуульд зан чанарын төлөвшөлтөд багш нар илүү ажиллах ёстой. Ямар нэгэн байдлаар гэртээ хайрлагдсан хүүхэд сургууль дээр ирээд багшаас шарх авч явах ёсгүй юм байгаа даамаа. Тэгэхээр энэ гэр бүл дотор 0-оос одоо 6 наснд нь ялангуяа гол анхаарч сургуульд бас бид нар хүүхдүүдээ ингээд ерөөсөө л 25 жилийн дараа буюу энэ одоо бидний урт хугацааны хөгжлийн тэр алсын хараа 2050 хөгжлийн бодлогын одоо дүгнэлт дахиад 30 жилээ бид нар дүгнэхэд өнөөдрөөс эхлээд энэ одоо гэр бүлийг хөгжүүлэх, гэр бүлийн гишүүн болгоныг зөв байлгах, гэр бүл рүү анхаарсан тэр гэр бүл дотор байгаа хүүхдийн асуудалд бид нар анхаарад гэр бүл өөрсдөө соён гээгээрээ эцэг их хариуцлагачаад ирэх юм бол 25 жилийн дараа бид эд одоо хөдөлмөрлөх насны тийм одоо зөв зан чанартай зөвхт хүмүүсээр бас энэ улс орн маань одоо дүүрэх магадлал бол өндөр байгаа. Тийм учраас бид нар энэ одоо бидний эцэг эхийн үед нөгөө усанд ордог болдог нөгөө нэг одоо 40-50-аад оны үед соёлын хувьсгал 30 соёлын довтлогоо явсан шиг бид нар одоо хүнээ зөв хүн болгох, ухамсарын хүүхдэд хайрлах энэ одоо энэ хувьсгал довтлогоо гэдэг юм уу энийг бол бүр заавал айл болгон л одоо анхаарч хийх хэрэгтэй. Дараагийн асуултан дээр би бас тийм яг ийшээ чиглэсэн ямар бодлого, ямар үйл ажиллагаа бас хэрэгжиж байгаа гэдэг талаас нь асуугаад явах болно. Баасан жаргал гишүүнээс за хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлийн хүрээнд за Монгол улсад хэдэн хууль тогтоомж журмууд байна. За яг энэ маань бас хэрэгжилтийн хүрээнд хэрхэн бас хэрэгжиж явж байна. Алдаа оноо бас юу байна? Энэ тал дээр тавсан мэдээлэл. За би түрүү хэлсэн сүүлийн нэг 10 хүрэхгүй жилийн хугацаанд бид нар өөрсдөө үндэсний хэмжээний хүүхэд хамгааллын тогтолцоотой болоод явж байгаа улсаараа нэг 100 гаруй хуулиуд бол хүүхдийн эрхтэй холбоотой хуулиуд байдаг. За тэр дундаа бид нэг орон нутгийн оролцооны асуудлыг бол энэ дэр өөрөөсөө дуртахгүй гэж яагаад ч болохгүй ганцхан энэ яамныч гэдэг юм уу те ийм бол асуудал биш. Тухайн орон нутгийн засаг захиргааны нэг иргэдийн төлөөлөгчдийн хурал иргэдийн төлөөлөгч гэдэг хүмүүс тухайн орон нутгийнхаа засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийнхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхийг нь одоо тухайн нэгжид өгсөн байна. За одоо тийм ч учраас одоо шинэ нийслэлийн зүгээс гэр бүлийн хүчирхийллийн төр хамгаалах байранд жишээ нь зардал олгох нь нийслэлийн үүрэг тий усын төсөв биш нийслэлийн үүргийн төсөв дээр тавиад олгох ёстой. Гэтэл олгоогүй гэх тий. За ер нь бол яг энийг бид нар усын төсөв дээр тодорхой хэмжээгээр авч явж байгаа. Одоо 2024 оноос эхлээд орон нутгийн төсөв рүү шилжүүлсэн хүүхэд хамгааллын төсвийг нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсвийг нь бас орон нутг руу шилжүүлсэн. Энийний цаад шалтгаан юу юм бэ гэвэл орон нутг болгоны нөхцөлөд бас их өөр байгаад байна. Баруун аймаг, зүүн аймаг нийслэл гэдэг их өөр байгаад байна. Тэгэхээр тухайн орон нутг өөрөө нийгмийн амьдрал хүмүүсийн аж байдлыг сайн сайхан байдлыг хангахаас бодлого өөрсдөө бодлогоо тодорхойлоод тэр бодлоготой холбоотой төсвөө та нар өөрсдөө батлаа л гэдэг бодлого. Өөрөөр хэлбэл орон нутг руу эрх мэдлийг нь аль болох шилжүүлж байгаа гэсэн үг. Төвлөрлөөс одоо төвлөрлийг задлж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр энэ эрх мэдлийг бид нар 2022 оноос өгөөд 2024 онд одоо шинэ хүүхэд хамгааллын шинэ хуулиар
төсвийг нь орон нутгаар өгсөн. Харамсалтай нь манай орон нутгийнхын төдийлөн сайн мэдэхгүй. Яг л нэг өмнөх оныхоо жишгээр эсвэл зарим нь батлаа, зарим нь анзаараачгүй, батлаачгүй явж байгаа аймаг орон нутгууд байгаад байна те. Тэгэхээр энийг бол бид нар бүр заавал энэ нэвтрүүлгээр дамжуулаад одоо анхааруулга болгоод хэлэх хэрэгтэй байх гэж бодож байна. За хоёрдугаарт би нэвтрүүлгийн юуг бас нөгөө яриа маань өөрөө хитрхи нөгөө гэр бүлийн мэдээж гэр бүлийн үүрийг хариуцлах байгаа. Гэхдээ үнэхээр хүүхэд гэр бүлдээ хамгаалагдах боломжгүй бол төр өөрөө заавал орох үүрэгтэй. Энэ бол төрийн бүрээс онцгой үүрэг. Үндсүүлэн дээр даасан олон улсын гэрээ конвенцдээс Монгол улс өөрөө үүрэг хүлээсэн байгаа. Тэгэхээр гэртээ хамгаалагдаж чадахгүй, гэртээ тодорхой хэмжээнд аюул занал хийлтэй байгаа бол төрийн үйлчилгээ энэ дээр заавал орж ирэх ёстой. Тэгээд гэр бүл гэдэг нэрийн ард бид нар нөгөө гэр бүл рүү хитрхи үүрэг хариуцлагын шилжүүлээд ямарваа нэгэн кейс гарсны дараа эцэг эхийг нь буруутгаад асуудал өнгөрчих үедээ гэж би бол хувьдаа айгу болгоомжлоод байгаа байхгүй юу. Тийм учраас төр энэ дээр бол давхар үүрэг хүлээж байгаа шүү гэдгийг бол заавал дуртах хэрэгтэй байх гэж бодож байна. За 3 дугаарт гэвэл түрүүнээс яг нөгөө хууль тогтоомжийн хэрэгжилтийн хувьд бол үнэхээр хангалттай байгаа. Тэгээ энэ парламентын хувьд бол хүн төвтэй буюу стратегийн хувьд бол хүний хөгжил, хүний эрхийн асуудал төр нэлээд төв болгож байгаа. Тийм. Тэгэхээр энэ хүрээндээ хууль тогтоомж бодлого баталгаас гадна хэрэгжилтэн дээр нэлээд анхаарч хяналтын ийм одоо чиг үүргийг бол нэлээд хэрэгжүүлэх гэсэн ийм одоо төлөвлөгөөтэй манай парламент явж байгаа. Тийм учраас сая хүүхдийн эрхийн тухай, хүүхэд хамгааллын хууль биш, хүүхдийн эрхийн тухай хуулийн дээр олон улсын гэрээ конвенцтай манай Монгол улсын хууль хэр нийцэж ийнэ гэдэг ингээд ажлын хэсэг гаргаад судалгаа хийгээд үзэхэд бол бас хангалттай дүн авч чадаагүй гэсэн. Тэгэхээр нөгөө үндсэн гол малгай болоод байгаа хүүхдийн эрхийн асуудлаа бид нар цогцоор нь яг бодлогын түвшинд ойлгосон уу, хамгаалж чадсан уу, баталгаажуулсан уу гэвэл тэн дээр бас хангалтгүй дүн авч байгаа. Дүлгүүн сэтгэл зүйчээс за ялангуяа энэ хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндийг за хамгаалах дэмжигтээр за нэгт бол бас энэ эцэг их за хоёрт бол бас багш сургуулийн орчны одоо нийгмийн ажилтан ч юм уу юм үүрэг оролцоонууд бас байх хэрэгтэй л доо. Тэр яг энэ дээр бас тулгамдж байгаа асуудлууд юу байна? За мэрэгжлийн сэтгэл зүйчрийн зүгээс та бас яг аль талаас нь өнцгөөс бас харж байна вэ? За хүүхдийн амьдарч байгаа хамгийн анхдагч нэгжин гэр бүл боловч хүүхэд хаана байгаасаа үл хамааран эрхэн зөрчигдөхгүй байх, насанд хүрсэн хүмүүс тэр эрхийг нь хамгаалах, зөрчигдсөн тохиолдолд дуулга мэдээлэх үүрэг нь бид нарт байгаа гэсэн. Тэгэхээр хүүхэд гэртээ байна уу, гутамж талбай байна уу, сургууль байна уу, эцэг эхийн ажлын байран дээр байна уу тий бүхий л орчинд хүүхдийн хамгаалал заавал яригдах хэрэгтэй. За хүүхдийг хэрхэн сэтгэл зүйн хувьд эрүүл хүчирхийллээс ангид төлөвшүүлэх вэ гэдэг асуудал нь харин дийлэнхтэй гэр бүл дээр ялтчгүй төвлөрнө. Энэ бол яагаад вэ гэхээр хамгийн ойр дотны асран хамгаалагч хайртай дотны тэр эцэг эхтэй гэр бүлийн гишүүдтэй холбоотой харилцаа байдаг. Үүнээс бусад орчинд бол мэдээж боловсролын байгууллагад гэхэд бид нар багшаас зүй ёсны шаардлага тавиа зүй ёсны харилцаагаа шаардах хэрэгтэй. Хүүхэд өөрөө тэр эрхийг мэдж гинүү гэдгийг харин насанд хүрсэн хүмүүс зааж өгөх хэрэгтэй. Хүүхэд тоглох хэрэгтэй гэдгийг, сурч боловсрох хэрэгтэй гэдгийг жишээ нь хүүхдийн аюулгүй биеийн аюулгүй дүрм гэдээ байдаг. За үүнийг цэцэрлэгээс нь ахуулаад цэцэрлэгийг нь багшинч дээр, за сургуульд орсон сургуулийн багшинч дээр, гэрт нь очсон аав ээжинч дээр хэн чиний биед хаан ч хүрж болохгүй вэ? Бие чинь хаан нэгтэй хүн хүрээ чам тохгүй санагдвал чи хэн хэлж болох юм бэ? Мэргэжлийн хүмүүст яагаад итгэх ёстой юм бэ гэдэг тэр зүйлийг яг хүүхдэд тохирсон насанд нь тохирсон ярилцлагын аргаар, тоглоомын аргаар магадгүй үлгэр уншиж өгж байхдаа түүнийгээ хавчуулж ярих байдлаар ингээд насанд нь тогтцоолж харилцах зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр хүүхэд хаана үл байгаагаас хамааран ямар ч орчинд эрхэн зөрчигдөхгүй байх хэрэгтэй гэсэн. Баяр сайхан гишүүн дараагаас гэр бүлдэх яг энэ хүү сая за асуудлуудыг урьдчилан сэргийлэхээр яг одоо ямар бодлого за өөрчлөлтүүдийг бас хийж ийн вэ? За хэд хэдэн бас хөтөлбөрүүдийг зарлаад ажиллаж байгаа шүү байна. Тэгэхээр энэ талаар та бас мэдээлэл. За тэгээд одоо ингээд асуудлуудаа бид нар ярьж байгаа ч гэсэн бид нар улсын их хурал өнгөрсөн 4 жилд за одоо мөн одоо өнгөрсөн хугацаанд энэ засгийн газраас бас томоохон одоо урагшилсан ийм шийдвэрүүд бол гарсан гэдгийг бид нар бол заавал бас одоо хэлэх ёстой. За жишээлбэл бид нар гэр бүлийн яамгүй байсан бол нодон жилийн 7 сарын 10-наас ахуулаад бид нар гэр бүлийн яамтай болсон байж байгаа. За дээрэс нь одоо бид нар одоо ялангуяа улсын их хуралд байсан эмэгтэй гишүүд бол олон удаа одоо шаардж исэн. Суманд мал хариуцсан 5 хүн байхад хүн хариуцсан 1 ч хүн байхгүй байна. За одоо энэ бас ажил болоод улсын хэмжээнд 833 сум хороо нийгмийн ажилтнтай болсон байж байгаа. За мөн одоо 2026 оныг Монгол Улсын засгийн газар боловсролын жил болгон зарлж байгаатай холбогдуулаад гэр бүлийн боловсролын хөтөлбөрийг бас одоо анх удаа боловсруулах гэж байна.
гээд ажлууд байгаа. За дээрэс нь одоо манай хүүхэд хөгжил хамгааллын зардал төсөв одоо нодон жил 13.4 тэрбум байсан бол энэ 25 оны төсөв 20.6 тэрбумд хүрсэн байж байгаа. За мөн одоо энэ салбарт бас төсвийн сахилга хариуцлагагүй байдал бий байсныг бол одоо энэ бол нуугаад авах шаардлагагүй зүйл. Ягаад гэвэл үндэсний аудитын газар жил болгон улс даяар энэ асуудлыг одоо ярьж байгаа. Тэгэхээр миний хувьд одоо энэ албан байгууллагт дараагаар ажиллаж байгаа хүний хувьд нэгдүгээрт энэ улсын хэмжээнд байгаа 833 нийгмийн ажилтан болон сум дүүрэг байгаа энэ өөрийн харьяа байгууллага нийтдээ 1900 хүнийг чадваржуулах, тэднийг илүү одоо урам зоригтой, мэдлэг чадвартай, ёс зүйтэй ажиллахад нь мэдлэг чадвараар хангах нэг энэ ажил бол бид нар одоо энэ дотооддоо нэн тэргуунд хийх ёстой ажил гэж бодож байна. За хоёрдугаарт нь энэ бид нар хөгжих эрхийн тухай ярьж байна. Тэгвэл Монгол улсад өнөөдөр яг хүүхдийн хөгжлийн бодлого бол байхгүй байгаа. Залуучуудын хөгжлийн бодлого байхгүй байгаа. Гэр бүлийг одоо дэмжих хөгжлийн бодлого бол төдийлөн байхгүй. Одоо салангад энэ тэнд одоо бид нар төсөл арга хэмжээ хийгээл яваад байна. Яг Монгол улсын иргэн яг ийм хүн байх юм аа. Ийм хүнийг бид нар бэлтгэх гээд байгаа маа. Тэм энэ хүмүүс одоо 0-0 наснаасаа ийм хөгжлийн одоо үе шатыг туулаад залуучуудын хөгжлийн бодлого ийм байгаа юм. За гэр бүлийн хөгжлийн бодлого ийм байгаа юм. Хөгжсөн улс орнуудад энэ бодлого маш тодорхой байдаг. Жишээлбэл ахмад наснууд гэхэд альва одоо нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож яг иргэн гэдгээ мэдэрч тийм ээ хүн гэдгээ мэдэрч идэвхтэй ажилласаар ингээд одоо төрхөөс хүн насан өвд болтлох энэ хүнийг хөгжүүлэх, хүнийг амар тайван байлгах энэ хөгжлийн бодлогыг бүхэл бүтэн институт хийх ёстой. Институт хийх ёстой. Тэгвэл тэр институт бас манад байхгүй байна гэж би бол одоо зоригтойгоор хэлье. Тэгээд энэ ямар ч байсан гэсэн энэ одоо хийгдсэн ажлууд дээр гэр бүлийн боловсролын хөтөлбөрийг боловсруулж за мэдээж одоо манай өөрсдийн чиг үүрэг байгаа тийм ээ бид нар бол хэрэгжүүлэгч агентлаг бодлого гарсан бодлогыг бид нар хэрэгжүүлэх үүрэгтэй. За энэ дотор бас биднэрт одоо тулгамддаг зүйл байд юм бэлээ. Албан шаардлага тавьж чаддгүй одоо хүүхдийн эрхийн байцаагч гэд улсын хэмжээнд 34 хүн л энэ ажлыг хийж байна. Манайх одоо 21 аймаг нийслэлд газартаа байгаад байгаа мөртлөө зөвхөн одоо сургах те одоо нэг хяналт тавих тэр хүрээнд ажиллаж гэнэ үг гэхээс биш яг албан шаардлага тавиад ингээд одоо хуучин мэрэгжлийн хяналтын байгууллага шиг бол бас ажиллаж чаддгүй ийм нөхцөл байдал байд юм байна. Тийм учраас нэгдсэн үндэсний байгууллагаас сүүлийн 20 жил манайхыг одоо эсвэл бодлогын том яам байх хэвээр, яамны нэг хэсэг байх хэвээр эсвэл одоо тохируулагч агентлаг байх ёстой ч гэдэг юм уу. Ийм зөвлөмжийг бол удаа олон жил өгж байсан юм байна л да. За тэгэхээр дахиад нэг одоо зүйл гэвэл улсын хэмжээнд 800 гаруй хамтарсан баг гэж байгаа. Энэ хамтарсан багийн хүмүүс төсөвгүй байсан, төсөв нь очидгүй байсан, за урамшуулалгүй байсан бол энэ жил одоо нэгдсэн үндэсний байгууллагаас сангийн яамтай хамтраад энэ одоо орон нутагт хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэгт гарч байгаа кейсийг ямар аргачлалаар бодох юм, ямар аргачлалаар энэ төсвийг хуваарлах юм, нэг хүүхдэд тэр кейс болгонд очиж байгаа зардал нь хэд байх юм. За тэр кейсийг яг шийдвэрлээд бүрэн бүтэн шийдвэрлэж байгаа хүнд одоо 65 мянган төгрөгийн урамшуул олох ёстой гэдэг юм уу? Өмнө нь одоо нийслэлээр манай агентлагаар дамжаад энэ 21 аймаг руу хуваарлагддаг байсан төсөв одоо энэ 20.6 тэрбум төгрөг маань шууд одоо аймаг руугаа дүүрэг рүүгээ шууд хуваарлагддаг. Хүн амынхаа тоо одоо эрсдэл нөхцөл байдал олон одоо нөхцөл байдлыг үндэслээд ингээд төсөв бол шууд хуваарлагдаад явж байгаа. За энэ дотор нэг зүйл одоо өнөөдөр бид нар яг манай хамт олон хэлцээд байгаа асуудал энэ 20.6 тэрбум төгрөг дотор 4.9 тэрбум төгрөг хөгжлийн зардал байгаа. Гэтэл энэ яг нөгөө хөгжлийн одоо улсын хэмжээнд тийм ээ яг энэ стратеги төлөвлөгөө маань энэ байна. Үүнийхээ дагуу энэ хөгжлийн бодлого маань энэ байна. Энийхээ дагуу энэ 4.9 тэрбумыг улс даяар бид нар зарцуулна гэдэг тэр бодлого нь байхгүй учраас, төлөвлөгөө нь байхгүй учраас, стратеги нь байхгүй учраас өнөөдөр энэ одоо асуудал зогсонго. Тэгтээ хамгааллынхаа зардлаас одоо манай ингээд албан агчид аваад ингээд явж байгаа. Юу гэж хэлэх гээд юм гэхлээр бид нарт эхлээд үнэлгээ, Монгол хүн дээр хийсэн үнэлгээ, дүгнэлт, судалгаа байж түүн дээр тохирсон хүүхдээ хэн болох гээд байгаа нь 5 жилээр ядаж бид нар стратеги төлөвлөгөөгөө гаргадаг. Тэр төлөвлөгөөний дотроо хүүхдээ одоо
шинжлэх ухаанч үндэслэлтэйгээр хүүхдүүдэд хөгжүүлэх эндээ таарсан төсвийг зарцуулж явах ийм л одоо шат дараалал байх ёстой гэж ингэж харж байгаа. Тэгэхээр энэ одоо замбраагүй асуудлуудыг энэ жилдээ бид нар одоо цэгцлэх тийм ээ ийм асуудал бол биднэрт байгаа. Тэгээд маш ачаалттай ажилдаг. За дунджаар одоо манай төрийн захиргааны албан агчид дунджаар нийгмийн даатгалаас төлөөд гар дээрээ сая 700 мянган төгрөг. За саяны одоо авсан 833 хүн маань бол гар дээрээ 860 70 мянган төгрөг авч байгаа. Тэгэхээр одоо миний санаа зовж байгаа зүйл гэвэл гар дээрээ 860 70 мянган төгрөг аваад тэр хамгийн их хүчирхийлэлттэй хамгийн их хүнд хэцүү яг энэ салбарт хүн тууштай ажиллах уугүй юу гэдэг чинь бас асуудал байгаа. Тэр яг хөө би нэг зүйлийг бас энэ дээр нэгэнт одоо нүүдэл шийдэл ярьж байгаа учраас хэлье гэж бодож байна. Ер нь цаашдаа энэ хүний хөгжлийн асуудлыг эдийн засгийн хөгжлийн асуудалтайгаа энэ зэрэг зүйлж авч үзэх, эдийн засгийн хөгжлийн яам байхад хажууд нь хүний хөгжлийн яам бий болгож энэ бүхэл бүтэн институт ажиллаж Монгол улсын иргэн ямар байх төрийн хар хайрцагны бодлогыг явуулж бид нар ингэж иргэдээ бэлдэж төлөвшүүлж хөгжүүлэх энэ ажил бол биднэрт дутагдж байгаа. Барилгын хөгжлийн яам байна. Өшөө сая цахим хөгжлийн гэж цаг үеэ дагаад яам байна те. Гэтэл хүүхдийн асуудал агентлаг дээр л байсаар л байна. Тэгээ зөвхөн хэрэгжүүлэх төвшөнд. Тэгэхээр энэ бид нар ямар нэгэн зүйлд бодлого байхгүй бол тэр яг юу хэрэгжүүлэх гээд байгаа гэдэг чинь тодорхойгүй байгаа байхгүй. Тэгэхээр гол онш нь бол энд байгаа гэж бодож байгаа. Ойлголоо, баярлалаа. За 3 дугаар хэсгээр бас хэдүүлээ шийдлээ ярих болно. За ялангуяа бас тодорхойгүй зүйл маань өөрөө докторгүй байдаг учраас яг энэ хүү асуудлууд бас гарч байгаа хаа гэж миний хувьд бас бодож байна. За өнөөдөр нүүдэл шийдэл нэвтрүүлэх маань гэр бүлтэй хүүхдийн эрх сэдвийн хүрээнд ярилцж байна. 2 дугаар хэсгээ төр завсарлаад 3 дугаар хэсгээр хамтдаа шийдлийг хэлцэх болно. Бидэнтэй хамтаа үзэгч та бүхэнд баярлалаа. За бид удахгүй болгож байгаа олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан гэр бүлтэй хүүхдийн эрх сэдвээр өнөөдөр хэлцүүлгээ өрнүүлж байна. За 3 дугаар хэсэгт 3 зочноосоо за бид бүхэн бол хүүхдийн эрхийн асуудал дундаа анхдагч орчин буюу гэр бүлдэх гэж бас тодорхойлол авсан байгаа. Тэгэхээр дүлгөөн сэтгэл зүйчээс эхлээд яг энэ гэр бүлдэх хүүхдийн эрхийг бид хэрхэн яаж хамгаалах ёстой байна. Сая бас та бүхэн маань нэлээдгүй олон тулгамдж буй асуудлуудыг өргөн хүрээнд нэлээдгүй ярьсан. Тэгэхээр яг гэр бүлдэх гэдэг зүйлээр нь тодтогхон та бас шийдэл төвшүүлвэл. За энэ асуултад хариулахын тулд эхлээд бид нар хүчирхийлэл хизээ зогсдог вэ гэдэг асуултад хариулах хэрэгтэй. Хүчирхийлэл яг ямар үед зогсдог юм бэ? Энэ тохиолдолд хүчирхийлэл үйлдэгч хүчирхийллийг үйлдэхийг байсан цаг зогсдог. Үүнээс бусдаар ямар ч тохиолдолд ялангуяа хохирогч юу ч хийсэн хүчирхийлэл зогсдоггүй. Хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийн асуудал буюу ямар нэгэн байдлаар тэр гэртээ давуу эрх тогтоох гээд тэр давуу эрхийг хадгалахын тулд бусдыг гэмтээхээс буцахгүй тэр зан үйл төлөвлөсөн байгаа хүн дээр л ажиллах шаардлагатай болчихж байгаа. Тэгэхээр гэр бүлийн орчинд бид нар хүүхдийг хамгаалахын тулд эхлээд хүчирхийлэл үйлдэгчдээр ажиллах шаардлагатай болчихж байгаа. Тэгэхээр нэг л өглөөс ирээд хүчирхийлүүлдэгээ үйлддэггүй. Энэ бол багаас нь эхлээд нийгмийн тэр эдийн засгийн бидний нийгэм соёлын хүчин зүйлсээс шалтгаалж яадаг. За хамгийн ихнийх нь болохоор гендерийн хэвшмэл болгох. Бид нар багаас нь охтуудыг хөвгүүдээс өөр өсгөдөг. Охтуудад тавьдаг шаардлага өөр байдаг, хөвгүүдэд тавьдаг шаардлага өөр байдаг. Охтуудыг даруй төлөв бай гэдэг, хөвгүүдийг ядгийн зоригтой бай, нэг цохиол ийз тэ. Иймэрхүү байдлаар өсгдөг. Гэтэл аль хүүхэд хүйсээс үл хамааран ижил шаардлагатай байх хэрэгтэй. Нэгт, хоёрт эдгээр шаардлага насан туршидчдын хүслийг биелүүлэх төдий биш, хүүхдийн хөгжлийг хангаж тэр шаардлагуудыг бид нар хүүхэдтэй тавьж авах хэрэгтэй. Тэгэхээр энэ уламжлалт ойлголт хэвшмэл ойлголт уламжилт хандлагаасаа аль болох бүхэнд цэг тавих нь хамгийн чухал. За үүний дараа гэвэл хүчирхийллийг багасгасан байгаа нөхцөл байдлыг нь зөвтгсөн тэр үзэл бодол баримтлуудаас үгүй гэж бид нар хэлдэг байх хэрэгтэй. Тэрний юу юм бэ гэхээр би багада ээжтэй задуулж л өссөн. Хаа нэг ааваасаа гарын 5 үнслээ юу гэдэг үлээ те. Иймэрхүү байдлаар өссөн тэглэг мууц юм алга гэж хэлдэг. Энэ бол өөрөө хүчирхийллийг зөвтгөж байгаа хэлбэр. Тэглэг мууцсан юм алга биш. Харин бид нар ямар байр суурин дээр очих хэрэгтэй юм бэ гэхээр энэ асуудлыг өөрөөр шийдэх арга зам байсаар хахад тэр хүн хүч хэрглэсэн. Хүчирхийллийг сонгосон буюу энэ бол санаандгүй болоод байгаа зүйл биш, энэ бол сонголт. Тийм учраас бид нар хүчирхийллийг зөвтгсөн тэр үзэл бодол итгэл үнэмшлээсээ бас цэг тавих шаардлагатай байна. За үүний дараа хүчирхийлэл хүмүүжил гэдэг хоёр зүйл чинь нэг юмны хоёр төлөв байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ хизээж огтлцохгүй.
хүүхдийг хүмүүжүүлэхийн тулд хүчирхийлнэ гэдэг ойлголт байдаггүй. Хамгийн сайн хүмүүжилтэй, хамгийн их бусдыг хүндэтгдэг, өөрийгөө хүндэтгдэг, өөртөө ихтэй сэтгэл зүйн тэр нөгөө ур чадварууд нь маш мундаг хөгжсөн тэр хүүхдийг бий болгохын тулд хүчирхийллээс төдий чинээний хол байл гэдэг зүйлийг мэрэгжлийн сэтгэл зүйчид зөвлөдөг. За бид нар сэтгэл хөдлөлийн чадамж тэр чадваруудыг хөгжүүлэх шаардлагатай юм л да. За жишээ нь уур бол байдаг нэг хэвийн мэдрэмж, сэтгэл хөдлөл. Ууранд юусоо муужуулахгүй. Харин тэр уурыг уурлаад байна гэд дарах тусам нэг л өдөр тесрэн. Тэр уурыг илэрхийлээдэ гэд хүн зохиулаад байвал тэр хүүхэд хүчирхийлэх зан үйлийг нь зөвтгöd байгаа хэлбэр болно. Тэгэхээр уур бол байдаг мэдрэмж юм аа. Уйг ашууч гэсэн байдаг мэдрэмж. Чи хэрвээ гонглол уйлж болно. Чи уурлвал эхлээд тайвшрахтаа суралцах хэрэгтэй. Эхлээд нэг хэсэг 5-10 минут амьсгалын дасгал хийгээд, эсвэл бие махбодны эрчимтэй дасгал хийгээд, за магадгүй тоолооч гэдэг юм уу те. Тэр уурлаад байгаа энерги нь хаажимдаа намтдаг чи тодорхой шийдвэр гаргахгүй байх хэрэгтэй. Хүнтэй аль болох зүй зохисгүй тэр харьцахгүй байх хэрэгтэй. Хэсэг хугацаанд чи тайвширсны дараа үүнийг илэрхийлээ. Нөгөө хүмүүстэй би ийм зүйл хүссэн, дараа нь яах вэ? Хэрвээ дараагийн удаа уурлвал хоёулаа юу хийж болох вэ? Энэ зүйлийг хүүхэдтэй багаас нь бид нар одоо шаардах хэрэгтэй юм. За Монгол улсын хувьд болохоор хүүхдийг хөгжүүлээд эхлээд өрчлөн сэргийлэхээс илүү нэгэн тэрхэн зөрчигдсөн хэрхийнхээ араас явдаг бас. Эхлээд өрчлөн сэргийлэх биш, нэгэн зөрчигдсөн эрхийг нь дахин хамгаалъя, дахин зөрчигдөхөс сэргийлэх гэдэг. Гэтэл бид нар буцаад нөгөө өрчлөн сэргийлэх агуулга ярихын тулд гэр бүлийн анхтагч нэгж буюу насанд хүрсэн хүн та өөрөө сэтгэл хөдлөлийн чадамжтай гараад та өөрөө шаардлагатай тохиолдолд мэрэгжлийн зөвлөгөө үйлчилгээ авдаг байгаарай. Та хүүхэдтэй байж болох хамгийн чанартай цагийг зарцуулаарай. Гэртээ байгаа цагтаа уцаа нэг 5 минут оролдгоо болоод магадгүй хоол хийж байгаа хоорондоо ч юм уу хүүхэдтэйгээ юунд дуртайг нь өдрийг хэрхэн өнгөрүүлсэн, ойрд юу сонирхол татаад байгаа юм, ямар хүүхдүүдтэй найзлаад байгаа юм, тэр найзуудынх нь ямар зан чанар таалагддаг болоо чи найзлаад байгаа гэдэг маш олон ярьж болох сэдвүүдийг ярилцаад хүүхэдтэйгээ ярилцаж сурах нь хамгийн чухал. Баярлалаа. Маш үнэтэй бас зөвлөгөө өгсөнд. За, баасан жаргалах шөнийн хувьд гэр бүлдэх хүүхдийн эрхийг бид юу хамгаалахын тулд ямар шийдэл төвшүүлж байна? За би дүлгөнтөө яг санал нэг байгаа нэг гол зүйл бол юу вэ гэвэл яг энэ хортой хөвшмөл ойлголтоос хэдүүлээ ангижрахгүй бол ерөөсөө дахиад 10 жилийн дараа 20 жилийн дараа ингээл яриад зогсож ийн гэсэн үг. Тэгэхээр энийг бол бүгдээрээ хаанаа маш сайн ухамсарлаж гэх гээд байна тий зөвхөн хэлбэрийн төдий биш яг агуулгаар нь айгуу сайн ойлгож яг энэ хортой хөвшмөл ойлголтуудаа гээх хэрэгтэй байна. За ялангуяа үүний тод нэг илрэл нь бол нөгөө боловсрлоос гээгдэт байгаа хүүхдүүдийн асуудал дээр маш тод гардаг. Боловсрлоос хамгийн их хэн гээгж гин хөвгүүд хамгийн их үлдэж гин боловсрлоос хүүхдүүдээ яаж иж сургуульд нь явуулаач гэдгийг уриалах гэдэг юм тий. Хоёрдугаар тийм боловсрлоос гээгдэт байгаа нэг том шалтгаан нь бол эдийн засгийн хүчин зүйл байгаад байна. Хэдийгээр Монгол улс үн төлбөргүй боловсрал эзэмшүүлж байгаа хэдий ч гэсэн манай ерөнхийдөө яг шийдвэр гаргагчнаар сургууль үнгүүл байгаа шүү дээ. Тэгээд өөрсдөө л хүүхдээ явуулахгүй байгаа шүү дээ гэж эргэж нэг юм хандлага гардаг байхгүй. Тэгэхээр эх хичээл боловсралыг дэмжих хичээл болно. Тэгэхээр боловсралыг дэмжих хичээл дээр бид нар боловсрлоос гээгдэт байгаа хүүхдүүдэд боловсралд хамруулчвал бүр энэ одоо жилгээ зарлсны хамгийн гол утга учир үр дүн гарах гэдэг гэж харах гэдэг. Тэгэхээр боловсрлоос орон нутагт ялангуяа хөвгүүд гээгдэж байна. Улаанбаатар хотод бас охтууд боловсрлоос гээгдэж байна гэдгийг ингээд ялгаатай газрууд дээр ялгаатай бодлогуудаа бид нар заавал хараач гэх гэдэг. За хоёрдугаарт гэр бүлийн орчин гэдэг дээр би нэмээд гэр бүлийн орчин дээр дотор хоёрыг оруулах гэдэг. Энд чинь гэр бүлийн орчин юм биш үү? Бүгдээрээ нэг эргэж нэг хараач. Жилийн 230-40 хоног хүүхэд дотор байранд амьдарч байна. Ээж автагаа байхаас илүү их цаг хугацаагаа хүүхдүүд дотор байранд байна. Дотор байрны багшил гэдэг хүн байгаад байна. Бусад цагт нь жижүүр байгаад байна. Тэр хүүхдийг өнөөдөр хэн хүмүүжүүлж байгаа, хэн асран халамжилж байгаа бэ гэдэг юм хаач байхгүй байна. Тэгэхээр энэ дээр бол манай боловсролын бөгөөд хөдөлмөр нийгэм хамгаалал гэсэн яг энэ хоёр салбарын яам болвол эрхчил боловсролыг дэмжих жилийн болвол энэ дотор байраа дахиж нэг загварчилж хараад энэ дотор байр чинь үнэхээр чухал нийгмийн орчин юм байна гэж бид нар хүлээмжшүүлэх хэрэгтэй. Хүлээмжшүүлэх хэрэгтэй тийм. Тэгэхээр энэ айгуу чухал одоо гэр бүлийн орчин гэдэг тодорхойлт руу оруулж ирээч гэх гээд байна. За 3 дугаар бид нар ингээд жил болгон хүүхдийн эрхийн өдөр хүүхэд хамгаалал 6 сарын 1 ингээд тэмдэглэдэг. Гэхдээ үлдчихэж байгаа юм их том ховраагаад байна.
Тэгээ би нөгөө олон улсын бусад орнуудын жишгийг ингээ харахаар нэгдсэн үндэсний байгууллага жишээ нь жил болгон хүүхдийн эрхийг олон улсын өдөртөө тохиолдуулаад нэг тодорхой уриалгуудыг төвшүүлгээд тухайн улс орны тухайн асуудал руу бүтэн жилийн турш ингээд анхаарлыг хандуулад эргээгээд ингээ тайлангийн аваад ингээ нэгтэлдэг тийм одоо хэв маяг байгаа. Тэгэхээр энэ жил жишээ нь манай орон хэрвээ хүүхдийн эрхийн өдрийг тэмдэглэж байгаа бол бодлого тодорхойлогчдыг, ээж аавыг те хүмүүсийг юу руу чиглүүлж анхаарлаа хандуулаач гэдэг нэг юм уриалга гаргаач гэх гэдэг. Өнгөрсөн жилдээ тэгэхэд нэгдсэн үндэсний байгууллага бол хүүхдэд сонсё буюу хүүхдүүд ирээдүгөө юу гэж төлөвлөдгийг, ирээдүгөө юу гэж харж байгаа гэдгийг сонсох юм аян үр дүнс багчжээ те. Тэндээс ядчил бид нэр ирэх жил тэрний дараагийн жил сургуультай холбоотой одоо төлөвлөгөө гаргахтаа тэрийг харгалзмаар байхгүй. Энэ чинь л оролцооны эрхийг хангаад өгч чинь гэсэн үг шүү дээ те. Тэрний өмнөх жил тэгш хүүхдийн оюун санааны буюу сэтгцэн эрүүл мэндийг хамгаалах жил гэл тэрний өмнөх жил жишээ нь тийг зарласан баг жишээ те. Тэгэхээр яг ингээд нэг юм бид нар тэртээ тэргүй нөөц багтаа ингээд ярихаар л нэг хэдхэн тооны хүнтэй хэдхэн одоо те санхүүгийн хувьд ч гэсэн нөөц багтаа учраас төлөө бүгдийг нэг дор шийдэж чадахгүй. Гэхдээ тухайн жилдээ яг нэг тодорхой нэг асуудал дээр бүгдээрээ ингээ бүхний тэрэ хөдлөөд нэг юм шийдэл гаргаад тэрнийхээ төлөө ажиллаад тэрийгэ дүгндэг нэг юм цикл хэдүүлээ үүсгийа гэсэн нэг юм санал байж болох юм аа. Тэгвэл айгүй үр дүнтэй байж магадгүй гэж харж байна. За 3 дугаарт гэвэл бидний нөгөө хөвшмөл ойлголт дотор байгаа тэр гендер гэдэг үгнээс одоо манайхан яхан сүүлийн нөгөө гендер ба улс төртэй холбож их ойлгоод байна. Тэгээ улс төрийн төвшөнд одоо гендерийн асуудал хамаатай юм шиг. Тэгэхээр энийг бүр ингээд нэг бүгдээрээ гэр гэртээ нэг орой нэг бүгдээр ярилцаад үзээсэй. Танаа гэр бүлээс айгүй өөр яриа гарна. Юу амар ихтгэлтэй хүүхдүүд энийг айгүй өөрөөр ойлгодог. Тэгээ хүүхдтэйгээ ядаж энэ сэдвийн тухай эрэгтэй эмэгтэй хүмүүсийн байр суурийн тухай тэгээ нийгэмд эзлэх байр суурийн тухай өөрсдөө юу гэж тодорхойлдог тухай ангийнхныгаа юу гэж тодорхойлдог тухай ингээ хүүхдтэйгээ нэгэн арай яг энэ гендер гэдэг сэдвэр нэг ярилцаад үзээрэй. Тэгээд бүгдээрээ эргээд энийгээ дахин ярилцах айгүй чухал сэдв юм байна гэдгийг ойлгох болно. Тэгэхээр энэ хөвшмөл ойлголтоо бүгдээрээ өөрчлөхөд бас хамтдаа нэг алхам өргөжлөн гэж хэлсэн. Баасан жаргал гишүүний бас шийдлүүд дээр маш их баярлалаа. Бас гол зүйлүүдийг бас нэлээдгүй гаргаж өгч байна. За баяр сайхан дараагийн хувьд за таны хувьд бол яг энэ хүүхэд гэр бүлийн хөгжил за хамгааллын ерөнхий газрын дараагаар бас ажиллаж байгаа. Тэгэхээр ямар шийдэл бас бидэнд байна вэ? Энэ талаар бас хариулт өгөөч. За би түрүүний хариулт дээрээ бас зарим шийдлүүдийн талаар ярьсан байгаа. Нэмээд хэлэхэд миний албан тушаалаараа Монгол Улсын ерөнхий сайдын ахалдаг хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дараагаар ажилладаг. За манай гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд бол дэд одоо дарга байдаг байгаа. За энэ 47 хүний бүрэлдэхүүнтэй ихэвчлэн одоо яамдын төрийн нарийн бичгийн дарга нар оролцсон, шүүх прокурор, цагдаагийн дарга нар, олон улсын байгууллага, за Монголд бас итгэмжтэй үйл ажиллагаа явуулж байгаа зарим төрийн бас байгууллага гэдэг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим гэх мэт төр хувийн эмчилэл нийлсэн энэ одоо хүүхдийн төлөө үндэсний зөвлөл бол нэлийн одоо өргөн цар хүрээнд ажиллах боломжтой буюу энэ салбар дундын асуудлуудыг зохицуулах ийм үүрэгтэй байгууллага байна. За сая энэ 5 сарын 8 буюу бид нар 100 жилийн өмнө 100 жилийн баярыг одоо баярын өмнө хуралдсан хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс хүүхдүүдэд хамгаалахаас гадна хөгжүүлэх асуудал бол нэн чухал байна. Ялангуяа бид нар одоо социализмын үед байсан хүүхдийн хөгжлийн олон дэд бүтэц байгууллагуудаа бид нар алдсан байна, хувьчилсан байна. За одоо 80-ад оны үед бол байгууллага болгоо хажуудаа хүүхдийн туслантай хүүхдүүд тэнд бас сургуулаас гадна гэр бүлээс гадна зундаа нэг 14 хоног одоо найз нөхдөдтэйгээ хамт байгаад хөгждөг, оролцдог одоо байсан бол энэ одоо хөгжлийн асуудал бол нэлээд одоо зогсонх байдалтай байна гэд ингээд туслангуудаа одоо буцааж сэргээе. Найрамдал туслан шиг өвөл хавар 100 намаргүй ажилдаг одоо 4 улирлын хүүхэд гэр бүл хөгжил амралтын газрыг бүс болгонд одоо байгуулах энэ ажлыг эрчимжүүлье. За туслангуудынхаа үйл ажиллагааг мөн сэргээе. За туслангууд өнөөдөр улсын хэмжээнд нэг 68 туслан байгаа боловч үйл ажиллагаа явуулж байгаа 48 туслан, тэндээс 31 нь хувийн хөвшлийн туслан байж байгаа. Гэтэл өнөөдөр хүүхдүүдийн тусланд явах эрт хэрэгцээ маш өндөр байдаг боловч бид нар одоо тусландаа авч чадахгүй байна. Хэрвээ хүүхдүүдийг тусланд эрүүл агаарт бид нар одоо гар утаснаас нь хол байлгаад энэ янзын одоо донтолт юмнаас хол байлгаад энэ утаанаас хол байлгаад жиддээ хүүхдүүдээ ингээд хөгжүүлдэг бол энэ бол бас нэлээ одоо
том одоо ажил Үр дүнгуудаас болно, үр дүн авч гарна чадна, гэдгийг бол харж байгаа. За хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн доор бүх 21 аймгийн дарга нар, засаг дарга нар тухайн аймгийнхаа хүүхдийн төлөө зөвлөлийн дарга нар байгаа. За мөн одоо дүүргүүдийн дарга нар, сумуудын дарга нар мөн хүүхдийн төлөө зөвлөлийн дарга нар байдаг. Ингээд үндэсний зөвлөлийн доор нийтдээ 3740 хүн улсын хэмжээнд хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд байж байна. За тийм учраас одоо энэ аймаг, сум, нийслэл, дүүргүүд ажиллаа хийх хэрэгтэй байгаа. Өөрөөр хэлбэл хүүхд хөгжил хамгаалал тэр өөрийн харьяа орон нутагт байгаа гэр бүлүүдэд хөгжүүлэх аюулгүй байдлыг хангах тийм ээ нөлөөллийн ажлуудыг бол одоо номер 1-т тавьж энэ хийж явах ёстой гэж ингэж харж байгаа. За энийг одоо идэвхжүүлэхэд бас хүүхдийн төлөө үндэсний зөвлөл бол одоо нарийн бичгийн дарга нь ялангуяа идэвхтэй ажиллах ёстой. Энийг би ойлгож байгаа. За 3 дугаар одоо зүйл гэвэл бид нар ганцхан энэ зүйлийг л ойлгох ёстой. Ерөөсөө гэр бүл гэдэг бол нийгмийн анх дахь нэгж байгаа. Эцэг их болгон одоо манцуутай хүүхдээ дөнгөж төрөөд харахад миний хүү эрүүл байгаасай, миний охин зөв хүн болоосай л гэж хүсч мөрөөддөг. Тэгэхээс ш одоо баян чинээдэг нэр алдартай хүн болоосай гэж хинч хүсдэггүй. Гэтэл улс оронд бас одоо эрүүл зөв одоо хөдөлмөрийн зах юу гэдэг одоо төлөвшсөн тийм иргэд хэрэгтэй байдаг. Энэ бол зөвхөн гэр бүл дотор бий болдгиймаа гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй байгаа байхгүй. Жишээлбэл гэр бүл дотор бид нар өв соёлоо мэддэг, монгол хэлээрээ сайхан ярьдаг, тийм ээ монгол өв соёлоо мэддэг. Тэр хүүхэд гэр бүл дотороос бий болноо. За тэр хөдөлмөрч ажилсаг хөдөлмөрийн зах зээлд хэрэгтэй манай хүний нөөц буюу тэр ажилсаг хөдөлмөрч хүүхдүүд чинь гэр бүл дотор гэр бүл энийг бий болгох юм аа. За эхнэр нөхөр хоёр Монгол одоо улсынхаа аливаа улс орныхоо хүн ам зүйн бодлогыг тодорхойлноо. 4 хүүхэдтэй байх юм уу, 2 хүүхэдтэй байх юм уу, 6 хүүхэдтэй байх юм уу хүн ам зүйн бодлого гэр бүлээс гардаг. За шим тижээлтэй хоол унд идэж тухайн айл одоо хоол тижээлийн зөв хэв маягтай байх юм бол тэр таргалалтгүй эрүүл иргэн бий болох тэр эрүүл хүүхэд чинь гэр бүл дотроос бий болноо. За эхнэр нөхөр хоёр салж сарнихгүй доктортой байх юм бол нийгмийн доктортой байдал бий болноо. Гэр бүл өөрсдөө аваад явах ажил хөдөлмөртэй өөрсдөө болгоод байх эдийн засгийн чадвартай байх юм бол за улсаас одоо халамж аваад авахгүйгээр ингээд одоо нэмэр болоод явхаар энэ одоо бидний хүсэж байгаа Монгол улсыг эдийн засгийн хувьд хөгжүүлэх гэдэг байгаа энэ асуудыг бид нар гэр бүл дотор л бид нар ургуулж, төлөвшүүлж, хөгжүүлж бий болгох ёстой маа гэдгийг л төрийн түвшинд эцэг эхчүүд бүгдээрээ ойлгох хэрэгтэй. Тэгээд одоо AI технологийн хөгжил гэж асар их ярьж байна. Гэтэл бусад улс үндэстнүүд жишээлбэл Хятад улс хичнээн технологийн хөгжил нэвтэрсэн улс орн байсан ч яг Хятад улсыг тэр авч явж байгаа Хятад үндэстэн Хятад иргэнийг яаж бэлтэх вэ гэдэг тэр бодлого нь бол маш нарийн байна. Англи хэл сурах ёстой гэд ханзаа хичээгүй байна те. Япон улс Япон иргэнээ, Япон үндэстнийг авч явах Япон хүнээ яаж бэлтэж чинь, Солонгос улс яаж бэлтэж чинь. Тэгэхээр бид нар энэ хөгжил, цахим хөгжил, AI хэмэл оюун ухаантай уралдаж бид нар Монгол хүнийг, Монгол иргэнийг тэр өв соёлоо мэддэг, тэр сайхан зан чанартай, тусч нинжин сэтгэлтэй, тэр өндөр боловсралтай тэр дэлхийн иргэнийг бид нар бэлтгэх ёстой. Тийм учраас бид нар энэ 100 жилийн босгон дээр хүүхэд хайр ирээдүй гэдэг энэ ураатай бид нар 100 жилээ эхэлж байгаа. Юу вэ гэвэл одоо 100 гэдэг тооны нэгийн доор хүүхэд байгаа. Нэгдүгээрт хүүхэд байна. Гэр бүл буюу одоо тэр хайрын одоо дээр гэр бүл байгаа. Тэгээ хүүхэд бол гэр бүл дотор хайрын дотор бий болтгоо. Тэгээд араас нь одоо дэлхийн бөмбөрцөг байгаа нь бид нар хүүхдээ нэгдүгээр тавьж хайрын дотор одоо хайрлаж өсгөх юм болвол тийм ээ энэ улс орныг битэл дэлхийд одоо манлайлах монгол хүмүүс гарна гэсэн энэ бэлэгдлээ бид нар хүүхэд хайр ирээдүй гэж одоо ингээд зориод ингээд ажиллаж байна. Яг үндэ бол одоо манай байгууллагын ажил би одоо онц хэмжээнд бид нар хийж байна гэж бид нар хэлж чадахгүй. Гэхдээ хүүхдийг хамгаалахад гэр бүл дотор хүчирхийлэл үйлдэхгүй байхад хүүхэд гэр бүл дотроо бэртэж, гэмтэж, амь насаа алдахгүй байхад биднээс илүү энэ хүүхдийг төрүүлсэн эцэг эх тэр гэр бүлийн хариуцлага л хамгийн нэгдүгээрт шүү дээ. Тэгэхээс биш бид нар тийм хууль байхгүй байна. Хүүхдээ тийм учраас хайрлаж чадахгүй байна. Ийм хууль байхгүй учраас бид нар хүүхдээ
хайхрахгүй уцаа үзээ суугаад ийн л да гэж бид нар бол хэлэхгүй тийм ээ. Бид нар газар хөдлсөн ч, дэлхийд дайн болсон ч, бид нар өсөглөн болсон ч нэгдүгээрт бид нар хүүхдтэй л хажуудаа хүүхдтэй л бүхнийг зориулна шүү дээ. Тийм учраас энэ инх амгалан ийм сайхан цагт одоо цаг заваа одоо сая манай дүлгөөн сэтгэл зүйч хэлж байна тийм ээ. Яг тэр хүүхдтэй бид нар бүтэн зориулах тэр ёс заншил, хүмүүжил, төлөвшил тэр ухааныг л бид нар гэр бүл дотор хэрэгжүүлж чадах юм бол гэр бүлийн хүчирхийлэл буюу манай улсад үлдэгдээд байгаа энэ одоо асар их тоо статистик бол буурах юм аа л гэдгийг хэлмээр байна. За баярлалаа. За өнөөдөр бид бүхний урилгын хүлээн аван хүрэлцэн ирсэн 3 зочинд маш их баярлалаа. За бид бол өнөөдөр гэр бүлдэх хүүхдийн эрх сэдвийг сонгоо авсан. За ялангуяа бас гэр бүл гэдэг өөрөө та бүхний яг одоо судалгаа ярианы унаас харахад бол за хамгийн халуун дулаан, хамгийн аюулгүй байх ёстой. Гэтэл яг өнөөдрийн нөхцөлд энэ маань бол одоо хүүхд маань өөрөө энэ орчинд хамгийн их бас шархлаад байгаа орчин болсон байна. За мөн одоо хүүхэд гэдэг энэ бас нандин зүйл маань баярын өдрөөр зөвхөн баярладаг биш, өдөр болгон баярладаг. Энийг нь бид бас бодлого, хандлага, за ялангуяа тэр хамгаалахаас гадна хөгжүүлэх ёстой гэдэг энэ бас зүйл рүү чиглэх ёстой байна гэдэг маш олон томоохон шийдлүүд бас гарлаа. За ингээд та 3 зочинд бас маш их баярлалаа. За нүүдэл шийдэл нэвтрүүлгийн 7 хоногийн дугаар энэ үрээд өндөрлөж байна. За мөн үзэгч та бүхэндээ олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Хүүхэд бол бүр одоо нэгдүгээрт байж ад жаргалтай байх ёстой гэдэг зүйлийг бас хэлмээр байна. Ингээд эх 7 хоногийн дугаараар уулзлаа. Түр баяртай.